байцгаана уу шинэхэн ээжүүдтэй баяр хүргье. За ер нь бол нэг 2 сар хүртэл гэдэс дүүрэнгийн асуудал маш хэцүү байдаг. Тэгээд хэрвээ хүүхэд маань одоо жишээлбэл бид нэр амар их бичлэг үзсэнгүүд дандаа массаж хий. Дээрээс нь те юунууд нөгөө дүүрэнгийн мөч гэл тэгээд байдаг. Тэнгүүд яг зарим ганц нэг зүйлүүдийг бас орхигдуулах гэдэг. Тэр нь болохоор зэрэг хөлн даарад байх юм бол хүүхэд одоо ээж нэг хоол гэхээс илүү миний хувьд бол юм хөлн даарад ах юм бол хүүхэд маань шууд гидсэн дүүрээд байх шиг санагцсан. Тэгтээ энэ нь бүр ингээд үр дүнтэйгээр айгүй хүүхэд маань шууд нөлөөлсөн байгаа. За тэгээ энэ туршлагаас хуваалцъя гэж бодлоо. Эхлээд нөгөө нэг энд болохоор зэрэг сэрхээр нь эхлээд шууд гидсэнд нь массаж хийж доош нь харуулж хөвдүүлээд нуруу мурууг нийлээд тэгэхгүй шууд ингээд нөгөө уйлаа шууд яаралтай хөхүүлийгээд тэг хийтэй ахт нь шууд хөхүүлж бол болохгүй мөлий. Хүүхэд бол угаасаа хитээс ирсэн ч гэсэн нөгөө одоо юу гэдэг хийгүү бол нэг айхтар уйлахгүй тэгээ хөөрхөн ан гэж дуурж байгаа тэгээд тэгж жагаад хөхтөг 50 байдалтай. Хэрвээ хий дүүрэн байх юм бол сэрээд яг л ингээд шууд уйлж эхэлж явах юм бол хий дүүрэн байна гэж ойлгох юм билээ. Тэгээд боботик юм уу эсвэл нэр газ дроп юм уу тэрийг нөө спомизан жоохон хүчтэй л гэж ярьд юм билээ. Тэгээд тэрийг одоо хөөдлийн өмнө өгөөд тэгээ памперсыг нь сайхан солиод тэнгүүтээ хөлийг нь бүр ингээд барьж үзээрэй. Манай хүүхэд бол нөгөө ээж нь цус багталтай байсан. Дээрээс нь жоохон хүчил үргэжийн дутагдал гэж цус багталтай байгаа болооч тэр хөлн айгу маш хурдан дардгийг нөхдөс хийж нөгөө мэдсэн. Тэгэнгүүтээ хөлийг нь сайхан шар тосоор ингэж гараараа дулаацуулж тослонгуудаа юм нөгөө нянамдлын оймс юм уу эсвэл ноолуурын оймс өмсгөөд тэнгүүдээ хурганы арьсанд ороогоод юм тал үлгэдчихдэг нөгөө зүр үлгийнийхээ тэр дээдлийн хэсгийг гурвалжин нуглаад гарныхан доогуур гидснийх нь дээгүүр гаргаад тэгээд хурганы арьсаар хамгаан олон тэр доотлын тэг хүлээн үлгэдөөд тэгээ хүүлж явахдаа тэгээд хүүлж өрнө эхэлнэ. Хүүлэхдээ болохоор зэрэг яг зөв байрлалаараа бас хүүлэх хэрэгтэй. Энийг мэдгүй яг ингээд дээш нь харуулж хүүлээдсэн. Тэгмүүд яг ингээд өөрлөө хүүхэд яг хажуудын талаараа хараад хөхрөөгөө хараад ээж хоёр гидсээр ингээд наалдах байдлаар ингээд хажууд тиш нь харуулад хүүхдээ хөхүүлээд тэгээд зөв амлуулах гэж яриад байдаг. Одоо зөв ямар тач нөгөө нэг боломжоор хамлуулаад явж байгаа. Тэгээ амлуулаад ер нь бол хүүхэд ингээд өөрөө нөгөө хит их хахад цацаад ч юм уу тэгээд ингээд болонгууд нь дээш нь нэг тэврээд хихрүүлээд буцаад дахиад хүүхдээ хөхүүлэхгүй бол нөгөө цадчлаа гэж бодоод унтуулахаа дайраад идэм билээ. Нөгөөдг нь ч гэсэн мөөм хайхгүй байна гэж бодоо тэгэнгүүт дахиад хөхүүлээд дахиад доош нь хөвтүүлж байгаа дахиад хөхүүлэх хэрэгтэй мөлий. Дээрээс нь нөгөө нэг хүүхдээ бас хит их чинэрсэн мөөмтэй хөхүүлээд байхаар нөгөө дандаа сүүн хэсгийг нь ус хэсгийг нь уугаад тэгэргээ цадаад тэгээд олигтой нөгөө уурга авахгүй ногоон баагаад ах магадaltaй юм шиг санагдсан. Тэгэхээр айл болох жоохон хөхөө сааж агаад хоёр хөхөө жоохон сааж агаад заримдаа юугийн уурагтай хэсгийн заримдаа тэр гол нөгөө нэг устай хэсгийн гэхдээ устай хэсгийг бас хөөхгүй бол нөгөө аман цанган штэ. Тэгээд гих мэтлэн хөхүүлээд байхаар байвал зүгээр санагдсан. Тэгэнгүүтээ хүүхдээ нөгөө бүрэн цадаад бүр өөрөө ингээ хилээрээ түлхээ хит хитнэн манай хүүхд бол хит удаа нэг жоохон хөхөж өгч байгаа л нөгөө нэг хийнч дүүрээд нэг юм газанч дүүрд юм уу тэгээд дээш нь тэврээл гох гэл нэг 2-3 минут барайл тэрийг яачингуудаа дахиад буцаагаал хөхүүлэл тэгээд нөгөө нэг яг ер нь бол яг 20-30 минут яг одоо жишээлбэл 10 минут гэртээ маш эрчимтэй өгч жагаад тэрнээс хоошоогоо ингэж унтагнаж ингэж одоо жишээлбэл юу хөхөөд яг 20-30 минут яг бүрэн хөхөөж дуусна гэж яг бодох хэрэгтэй мөлий. Яг угжаар ч гэсэн хүүхдийг яг ингэж нөгөө нэг манай хүүхд чинь 100 г иддэг байхад угжаар 70 г-ыг тасралтгүй угжихад 20 минут 70 г идэж байгаа байхгүй. Тэгэхээр 10 минутанд хүүхэд нэг 10-20 г ч юм уу идэл болчихж байгаа гэсэн үг. Тэрийг бас нөгөө ээж нар маань бас маш сайн анхаарж агаад бүрэн цатгаад
бүрэн цатгаад тэгээд босоо тэврээд байхаар өөрөө ингээд дунаартай л унтаад өгнө. Гэтэ ер нь бол аль болох ихрүүлээд юу ясныхаа дараа бүр ингээд 15 минут те дор хаяж 10 минут ер нь бол тэврээд нурууг нийлээд бүксэн дээр нь зөөлгөн цохоод нуруун дээр нь жоохон зөөлгөн цохоод тэгээл ингээд идэвхтэй байгаад хахад ингээд бүр өөрөө ингээд юу яагаад унтагнаад унтаад өчнө. Тэгэнгүүт нь буцаагаад хөвтүүлэнгүүтээ үлгийг нь нөгөө тал үлгэсэн байсан үлгийнхөө зөвхөн дээдлийн л задлаад дээдлийг нь би гарын буцаж ингэж оруулаад тэгээд дээдлийг ингэж яачдаг. Ер нь бол жоохон үлгийдүүл зүгээр санагдсан. Яагаад тэгэхээр нөгөө гарнаасаа цочид сэрдэг. Нэгдүгээр тэгээд дээрэс нь хүүхэд илүү үлгийдэх юм бол нөгөө 5 тухтай ингээ үлгийн дотроо байгаа юм шиг унтдаг. Тэг угаасаа л 2 сар гараад 3 сар хүрээл эхлэхээр хүүхдийг тэртээ үлгийдэхөө болох учраас ер нь бол яг энэ дүүрэнхтэй үед нь бас хөлийн сайхан дулаалаад үлгээдэд үсэх юм бол яг 3 цаг тэгээ бүр сар гараад ирэх юм бол бүр 6 цаг айгүй хөөрхөн унтдаг болчихдээ юм билэ. Заримдаа манай хүү маань бүр ингээ огт унтахгүй тэгээ өдөржингөө унтахгүй бүр ингээ зовоох тохиолдлууд амар хээж ч гэсэн ядраад аав ч гэсэн ядраад тий яах учраа болохгүй айгүй хэцүү байдалтай яжгаад энэ аргыг туршаад үтсэн чинь хүү маань маш сайхан унтдаг болсон. За тэгээ маш анхааруулах ёстой зүйлүүд маань хөөсний дараа хөл болон гидсэн дарвал дүүрэн үүсэх тул ер нь хөлхээс өмнө сайн тулаалж хуурайлаарай. Яг хөлсний дараа хэдий хүүхэд хөлж аваад баа штэ. Тэнгүүд баах юм бол шууд задлахгүй бас нэг жоохон 20 минут зэнүүд байлгаж хагаад задлах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхгүй шууд задлах юм бол гидсэн шууд дүүрэн үүснэ. Нөгөө хөл болон гидсэн дараад тэгээд сэрхээр нь ер нь аль болох гидсэнд нь массаж хийгээд доош нь хар чивдүүлээд нурууг нь илээд тэгж юм идэвхтэй байлгаж агаад хөөлүүл зүгээр санагдсан. Дэрс нь яг маш санах юм бол 20-30 минут яг цатал нь өгүүлээд дунд нь завсарлага авсан ч нөгөө хихрүүлснийхэн дараа дахиад хөх хэсгийг нь шалгаад тэгээ өөрөө дургу болтол нь ер нь зөв хөөлөх юм бол маш сайн ингээд амарч унтнаа. Дээрэс нь зөв төвөрч хөлөөрөө хажуугаар нь харуулж за тэгээд дараагийн гоё хүүхдэд туршиж тэгээ мэдмээр бичээдүүдийг оруулах болно. Баярлалаа.